Сайхан өдрийн мэдрэгье. За тэгээд та бүхэн сайхан амарч цааж байна уу? Тэгэхээр эрдэмтдийн инглиш судалгаар гэсэн байдаг юм шүү. Хүн амьдралынхаа 60%-ыг гэртээ, 40%-ыг ажил дээр өнгөрөөдөг. За тэгэхээр хүний амьдрал, гэр, одоо орчин байгаа газар маш тогттой байхад бол хүнээс ажлын өндөр бүтээмж гардаг. Тэгэхээр одоо та бүхэндээ бас нэг зөвлөгөө өгөхөд бид нар Space Furniture гэдэг одоо маш гоё тавилгын компани, та бүхэн санаж байгаа бол манай гэрийг маш сайхан тогтчулсан тавилгын компани байгаа. Тэгэхээр энэ тавилгын компани маш олон айлуудыг супер одоо тийм тавилгууд хийсэн байдгийг. Тэгээд бас та бүхэн надаас асуулт асуусан, та бүхэн сонирхуулах гэж би бас нэгэн одоо тавилга хийлгсэн айл дээр ирсэн байгаа. Энэ айл маань болохоор King Tower-ын 167 м квадрат талбай манай Space Furniture-ийн яаж тогтчулсыг та бүхэнд харуулах гэж байна. За ингээд бид нар тавилгын одоо галтгооны хэсэгт орж ирж байна. За тэгээд сайн байна уу? За тэгэхээр миний хажууд болохоор манай Space Furniture компани ерөнхий дизайнер манай төгсөө байгаа. Энэ бол бас надад яг хийцээгээ авах гоё санагдаж байна л да. Энэ одоо яг ямар шуухан одоо нөхцөл байдал зориулж хийсэн ямар шуухан дизайн дээр одоо тулгуурлаж хийсэн галтгооны тавилга байна. За энэхүү тавилга нь болохоор ер нь минималист ерхий одоо тэгш цэвэрхэн байдлыг ерөөхдөө эрхэмлэж хийсэн галтгооны тавилга гэсэн. Яг захиалагчийн хүсэл дээр ерөөхдөө манай захиалагч хүсэл байна. Захиалагч байна. Ерөөхдөө дандаа цэвэрхэн энгийн харагдахад одоо хэрэглээнд яг одоо миний хэрэглээ тохирох юу вэ, ямар хөө тонол байна, тэрэн дээрээ тулгуурлаад энэхүү тавилгын загварыг ерөөхдөө захиалагчтайгаа ярилцаад гаргасан давар байгаа гэсэн. Миний бодож байгаагаар болохоор энэ Европ стандартын Европ технологиор хийгдсэн галтгооны тавилганууд байна, тийм ээ. За тэгэхээр энэ одоо гэрээ эзэгтэй буюу хатагтай хэсэг гэж нэрлэгдээд байдаг, тийм ээ. Энэ хэсэг бол маш гоё уужим, олон одоо юм шүүлүүд их гоё юм л да. Энэ талд голчилж яг юу анхаарсан бэ? За энэ галтгоонд голчилсан зүйл нь болохоор одоо ерөөхдөө минималист загвар гэдэг нь болохоор ерөөхдөө задгаад байдлыг ерөөхдөө илэрхийлж байгаа гэсэн. Одоо жишээний чинь уур зурагчийн ил байрлаа. Энэ галтгооны ганц давуу тал болж байгаа зүйл нь чинь одоо дээдлэлт нь ингэж дан бокс хийдлээ гэхэд энэ болж байгаа одоо ч түүртэй загвар болж ирнэ гэсэн үг байхгүй. За тэгэхээр яг уур зурагчны хэсгийг задгаа алтлын хаалгаар нийтдээ задгаа өнгөрөөл нийт явсан болохоор энэ тавилга нь ганц гол зүйл нь болохоор одоо энэ тавилгыг арай л жоохон цэлгэр цэвэрхэн харагдуулж байна гэсэн. Ер нь 10 цаатай харагдуулж байна гэсэн байна тийм. За энэ бол гэрээ эзэгтэй бэлтгэлийн хэсэг тийм үү? Тийм, бэлтгэлийн хэсэг гэсэн. Гол хэрэглээний тэг одоо галтгооны арга хэсэг. Эндээ эзэгтэй чинь одоо бэлтгэх хэсгээ эндээ хийлэхэд эргээд харахад одоо хоолой бэлтгэхэд ийшээ бүх зүйл ойрох хэрэглээндээ ирээд амар гэсэн. Одоо хөрчний нэлтэй ойрхон маш хэрэглээндээ одоо ойрхон байгаа болохоор хэрэглээ маш ийм. Гэрээчтэй хаашаа манай үрэж галтгоон болоо одоо ч дутаагаар нааш цаашаа явах юм бол бүх зүйл ойрхон байгаа болохоор цаг хугацаа хэмнэж хоол маш хурдан хийгдэж бүтээгдэхүүн гарна гэсэн. Тоглолтоор бид нар одоо чинь Европ руу, Америк руу ингээд тоглолтоор явж хахад найзынхаараа зочлох ингээд таньдаг айлуудаар зочлох тохиолдол зөндөө гардаг. Тэгэхээр яг энэ загвар бол надад одоо нэг Америкт нэг очиод байжсэн нэг айлын загвартай төстэй. Тэгэхээр илүү их тийм орчин үеэлээ Европлог буюу бас баруунлагч гэдэг юм уу тий. Тэгээ санагдаад байна л да. За тэгээд юм жилхэд энэ галтгооны материал нь одоо хийгдсэн материал болохоор дандаа ерөөхдөө Европын нэг зэрэглэлийн стандарт автомат материалыг хийгдсэн. Нууц зам тоноглон ч гэсэн ийм зэрэглэлийн одоо маш одоо удаа эдлэгийн чанар даах тиймэрхүү материалаар хийгдсэн гэсэн. Галтгоонд ганц анхаарах зүйлүүд маань хамгийн их анхаарах зүйл болохоор материал гэсэн. Материалаа ерөөхдөө одоо минималист загвар гэлэж гэсэн одоо минималист ерөөхдөө загварууд мартингийн материалууд аяг дамгаа орж ирнэ гэсэн. Энэ айлууд нь болохоор одоо мартингийг сонгоод одоо хурууны гарах ч юм уу тийм их асуудал одоо цэвэрлэгийн асуудлаас эхлээ шаардлагатай зүйлүүд олон байгаа гэсэн. Энэ айл нь сонгосон материал нь гадаргуун жоохон бэрчгэл. Тэгээ хурууны төс багтай. Тийм болохоор арчилгаа маш бага хийгдэн. Тэгээд гаднах өнгө зэмжин ч гэсэн маш цэвэрхэн. За энэ бол хүүхдээ өрөөр орж ирж байна тий. За тэгэхээр энэ бол нэг хөрхэн тийм гүнж охины өрөө байл тийм ээ. За тэгэхээр энэ өрөөнд голчилж юу анхаарсан бэ? За захиалагчийн маань одоо охин 19 та охин байгаа. Ерөөхдөө захиалагчийнхаа арай илүү охинтой илүү харьцаж энэ тавилгын зургийг загварыг гаргасан гэсэн. Өөртөө тулаад одоо 10 охин
яг ямар хөө загвар сонирхож чинь, ямар хөө өнгө төрөх сонирхож чинь, одоо цэвэрхэн байдлыг хэмжилж чинь үү? Ерөнхийдөө өгдөж юм мэдээж тий. Тийм байна. Тийм гоё өнгөлөг байх хэрэгтэй. За тэр хүндэд ярилцаад энэ ягаан өнгө гэх энэ өнгө пинк өнгө тий. Тэр өнгөн дээр толгуурлаа. Ерхий одоо ихэнх загварынхаа өнгөний ягаан өнгөртөө арай илүү толгож өгсөн байгаа гэсэн. За засвар нь яг хуу арай илүү тод өнгөийг өгье гэсэн боловч ерөөхдөө захиалагч охиныхаа бүсэлтэй арай илүү ягаан өнгө орж байгаа болохоор тэрийг жоохон бууруулах зорилготой тэр өнгө одоо сонирхсан өнгөө сонгосон болохоор одоо ерөөхдөө тийм тайван цэмцгэр тийм орчин хандчихжээ. За тэгэхээр энэ хүүхдийн хичээл яг энэ ширээ цонхныхаа доогоор өргөлдсөн хацгаа зай талбай энэ гоё дизайн юм шиг юм. Одоо энэ талынхаа хүнтэн цагаараар ширэг оруулсан бол одоо яриалаа тийм өөрөө жоохон тавч болж ирэх гэсэн. Цонхныхаа талбайг ашиглаад ширээгээ цонх руугаа тулгаад одоо хүүхд ч гэсэн ийшээ цонх руу гараад хичээлээ хийж явах арай л урамтай байгалийн гэрэл орж ирэх гэсэн. Тийм шүү дээ. За айлын хамгийн гол одоо тал гэдэг юм уу те дөрж орж ирэнгүүт л өөдний хэсэг тагтай байх байдаг те. Тэгэхээр энэ бол нөгөө нэг энэ дардаг барилгүй загварууд гарчиж байна тийм ээ. За энэ дээр гол дизайн юуг анхаарсан бэ? За гол дизайн болохоор яг энд үүдний хэсэг одоо ихэвч айлуудын үүдний хэсгүүд дандаа битүү загвартай байдаг байхгүй. Тэгэхээр яг энэ айлын одоо илүү тоглог болсон зүйл нь болохоор энэ задгаа загварууд гэсэн. Задгаа загвартай гэрэлтүүлэг хийгээс хүнээрүүд одоо өөрлөөхөд энэ бол үүдний одоо гол чиглэл болж игж байна гэсэн. Тэгээ Space Furniture компанийн тавилгын бас нэг гол юм гоё гэрлүүц сорилуулж өгсөн байдаг хэлээ гоё тийм. Одоо ерөөхдөө одоо галтгаа үүд бүх ерхий одоо гэрийн багц бүх тавилганд ерөөхдөө одоо гэрэл маш сайн хийж өгөх хэрэгтэй. Гэрэлтүүлэг яг одоо донжин олоод гэх юм уу гэрэлтүүлэг маш сайн хийж өгөх хэрэгтэй. Тэгэх юм бол тавилга өөрөө жоохон амьд бийтэлж ирнэ гэсэн. Яг гоо. Бүгдээрээ Space Furniture компани шинэлэг сайн дизайнтай гоё тогтцолттой айлаар ингээд орж танилцлаа. Дараагийнхаа видеогоор өөр бүр гоё сонирхолтой дизайнтай танилццгаая. Баяр таа.